Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. За энэ жилийн сүрээтэй тэмцэх өдрийг сүрээгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтын нэмийн уран дор эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, халдвар төвчин судлалын үндэсний төв болоод бусад орон нутгийн эрүүл мэндийн газартайгаа хамтран зохион байгуулж байна. Сүрээтэй тэмцэх өдөр буюу 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хөсөөд за бусад нийслэл дүүргийн эрүүл мэндийн төвтэйгээ хамтраад өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн асар дээр мэдээлэл сурчлагын материалыг тараахаас гадна иргэдэд сүрээг яаж урьдчилан сэргийлэх, за мөн гарын авалга орсон мэдээлэл сурчлагын материалыг бид бүхэн иргэдэд тайлбарлаж сүрээгийн 2022 оны 5 дугаар сарын 1-ээс эхлээд хүн амыг нас хүйс эрүүл мэндийн эрсдэл суурилсан эрт илрүүлэг урьдчилан сэргийлэлт үзлэгт хамрагдалтыг таниулан сурталчилгаар бид бүхэн бэлтгэн ажиллаж байгаа. Зөвхөн сүрээтэй тэмцэх өдрийг 3 сарын 24-нийг тэмдэглэн өнгөрөө зогсохгүй бүтэн жилийн туршид бид бүхэн сүрээгээс урьдчилан сэргийлэх, за амьсгалын замын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх, за шинэ олон дахин сэргэж байгаа халдвар, за коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх томуутус төвчин, улаан бурхан, менингит гэсэн бусад амьсгалын замын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх, за эрүүл мэндийг хэрхэн дэмжих, за ер нь бол дархлаагаа хүүхэд болоод насан туршид ахмад настан зорилтод бүлэг болгох жирэмсэн бага насны хүүхдийг яаж сэргийлэх талаар сургуулийн орчинд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн орчинд хэрхэн халдвар хамгааллын дэглэмийг сахих талаар бүтэн жилийн туршид мэдээлэл сурчлагыг хүргэж ажилладаг байгаа. За улирлын томуу болоод бусад цаг үетэй холбоотой мэдээллийг хүргэхээс гадна урьдчилан сэргийлэлт эрүүл мэндийг дэмжих чиглэлээрээ өрх сумын эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүдийг тасралтгүй сургалт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр бол тасралтгүй тогтмол жилд 6-аас дээш удаагийн сургалтыг зохион байгуулдаг. Сүрээтэй тэмцэх өдрийн хүрээнд за өрх сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах, за сүрээг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, за хүн амыг яаж эрт илрүүлэхт уурж авчрах талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт хийхээс гадна за ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээл заагч багш нарыг чадваржуулах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Сүрээгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээ уран дор та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв